Дээрээс нь хамгийн гол нь монгол гэр чинь дээрээс нь бороо зас ороод тэгэл хүмүүлээл ингээл хүн амтан тавдахгүй байдаг шүү дээ. Тэгтээ яг тэр тавдах гэдэг чинь тэрийг даван туулаад монгол хүн өнөөдөр дэлхийд байгаа шүү дээ. Одооний нөхдүүд яг хөөр ерөөсөл эцэг эхчүүд бид нэр багаас нь хүүхдүүдийг хит ерөөсөө ингээл нэг л тийм амьдрах чадваргүй вакуум дотор нэг л дөрвөл жим дотор л ерөөсөл дээр хажуугаас юу ч ямар ч одоо салхич үлээвэл бараг л болохгүй юм шиг бараг л эн чинь бол өнөөдөр энэ орон сууц руу тэмүүлээд байгаа ч ганцхан юм энэ л байна. Утан сэрнягүй монгол гэрэмэ элиген утагтай хүн холбоотой эртнээс үлсэн монгол гэрэмэ Сайн байцгаана уу сонсогчдоо, сайн байцгаана уу үзэгчдээ. Хөгтөнгөр радио хөтөж подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаар энэ өдрийн зочин бол Монгол өв соёлтой холбоотой. Тэр тусмаа Монгол гэрийн талаар ярилцсан. За нэг хэсэг одоо хэдэн жилийн өмнө гэдгийг яг тодорхой санахгүй байна. Нэг хөөрхөн ийм сургалтын гэрүүд гэдэг нэг том жижиг ийм хөөрхөн гэрүүд нэг л мэтгэд гараад ирсэн байсан. Тэгэхээр яг тэр сургалтын гэрийг санаачилсан нэгэн хүнийг урьсан байгаа. За энэ хүн бол ерөнхий боловсролын 171-р сургуулийн дизайн технологийн Монгол улсын зөвлөх багш Төмөр Ат юм аа. Сайн байна уу та? Ирсэнд баярлалаа. За баярлалаа. За энэ сургалтын гэр яг одоо манай студид авчираад энэ студийн ширээн дээр засцсан байж байна. Тэгэхээр энэ сургалтын гэрийг та ийм хүүхдүүдэд зориулж хийх ёстой юм байна. Одооний хүүхдүүд ер нь жоохон Монгол өв уламжлал, Монгол гэрийн ахыгаасаа холдоод байгаа юм байна гэдгийг хизээ яаж юм санаас сэтлэн төрсэн бэ? Хэдэн онд ингэж та зохиосон юм бэ? За тэгэхээр би бол 2006 онд энэ одоо нийслэлийн хөрөнгө ослын 33 дугаар сургууль төгсөж байхдаа ер нь бол энэ Монгол гэрийг босрон болгох чиглэлээр ер нь бол Монгол гэрийн шинжсэн загварын гэр гэсэн сэдвээр тийм эрдэмтний хуралд оролцсон юм байна. Босруулсан. За тэгээд тэрнийхэн дагуу ер нь Монгол гэрийн хийс технологи, хэдийн чиг хандлага гэсэн сэдвээр эрдэмтний хуралд оролцсон юм байна. Энэ бол 2010 онд Брэдийн шинжилгээний академид дээр Монгол туртны 5 дугаар хөрөнгөний орлогын эрдэмтний хуралд оролцсон юм байна. Тэгээд тэр одоо тэр загвараа тэр томоор нь одоо том гэр одоо ингэж хийж явахаасаа тийм ээ. Энэний жижигхэн загварыг хийгээд тэгээд ингээд тэр эрдэмтний хуралд оролцсон юм байна. За тэгээ энэ үеэс бол за ерөөсөө энэ гэр заавал ингэж бүтнээр ийм том байж одоо заавал сурах албагүй байна. Ер нь бол хүүхдийн одоо нас үеийн онцлог тэгээд эргономикийн шинжүүдийг агуулсан ер нь ийм жижигхэн загвар хийх хэрэгтэй байна гэдэг үзээ. Тэгээд тэр жижигхэн загвараа яг 88 үнэтэй. Тэгээ яг одоо ерөөсөө энэ Монголын үндэс технологи тэгээ яг болсонгүй болгосон тийм загварыг бол одоо энэ том загвар яг энийг жижигрүүсэн хувир нэг метр 20-ын диаметртэй буюу 120-ын диаметртэй ийм жижигхэн загвар хийгээд тэгээд тэрийг одоо ингээд үслэнд тавьж оролцож ингэж анх хийж эхэлсэн түүхт юм байна. Таныг энэ жижигхэн гэрийг том гэрийг яг жижигрүүлээд бүх юм нь одоо стандартын дагуу байгаа гэсэн үг шүү дээ. Энэ үед бол яг ийм жижигхэн гэрүүд сургалтын гэр гэж бол гараагүй байсан уу? Тий, ер нь бол энэ манай Монгол гэрийн түүхэнд бол ер нь бол одоо хүн амьдардаг одоо хамгийн жижиг гэр бол ер нь 3 хонтой отрын гэр. Энэ бол малчин аж ахуйн ер нь малчид. За тэгээд одоо хүмүүсийн манай налж хуй одоо нүүжлийн соёл иргэншлийн төвшөнд л одоо ингэж хөгжиж ирсэн түүхтэй. Тэгээ Монгол гэр бүл ер нь 3 хаант, 4 хаант, 5 хаант, 6 хаант, 8 хаант, 10 хаант, 12 хаант гэж за ингэрэн гэвч. Тэгээ ер нь бол яг жижигхэн сургалтын гэр гэж ер нь бол тийм юм байгаагүй. Тэгээд миний хувьд бол ерөөсөө юм байх юм байна гэдээ ингээд одоо энэ сургалтын гэрээг 2006 онд ингэж босруулад тэгээд одоо энийг хийж эхэлсэн энэ загварууд одоо энд харагдаж байна. Энэ. Тэгээ бүр одоо энэ одоо студ барьсан гэр бол одоо 70 диаметртэй. За тэгээд бүрэн угсардаг. За тэгээ Монгол үндэснийхээ уулзаар чимгэлсэн Монгол гэрийн одоо дотор нь байх хэвээр юм бисний тавилга хэрэгслүүдийг ер нь бүгдийг магтаасан ингээ бүрэн нэг багц. Жишээлх юм бол энэ зэцэрлэгийн насны одоо хүүхдүүд тийм ээ багасаа энэ Монгол гэрийг юу гэдэм бэ гэдгийг энэ танхимын нөхцөлд, ангийн нөхцөлд энэ бол багшийн хувьд нь бол одоо хичээл хэрэглэгдэх хүн багш энэ хүүхдүүдийн хувьд бол үнэхээр энэ Монгол гэртэй танилцах юм ангачтны ойлголт байна. Нэгдүгürt энэ Монгол гэрийг бид нэр одоо яг хүүхэдтэй заахаа сурахын тулд нэгдүгürt энийг бол хараад сурна. Хараад мэдрээд Монгол гэж юм байт юм. Тэгээд дараа нь яг бүтцийн нэрлэл сурна. За ийм бүтцтэй байт юм.
Тэгээд дараагийн одоо ингээд нас ихэд байна шүү дээ. Ингээд байжгаад ерөнхий боловсролын сургуульд ороод ирэхэд энийг яаж хийдий? Энэ арга технологийн манай дизайн технологийн хичээлээр ер нь бол 6-аас 12 дугаар ангийн хүүхдийн дээр Монгол үндэсний өв соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн энэ бүтээлч технологи гэсэн энэ сэдвээр бол ер нь бол энэ Монгол гэрийн хийс технологи бүхий л одоо Монгол үндэсний өв соёлтой холбоотой ерөөсөө л бүхий зүйлийг сургуулийн хөтөлбөрт орсон байдаг. Тийм учраас тэр юунд энэ Монгол гэрийг бол энэ яг сургуулийн хүүхдүүд бол ер нь бол насны үеийн онцгонд тохируулаад тэгээд танхимын нөхцөлд энэ гэр барь сурах арга технологи зааж. Одоо энэ гэрийг барихад бол ерөөсө 5 ан 4 ан том гэр барихад яаж барьдгийг яг тэр арга технологиор л барь. Тэрээс өөр юм байхгүй. Тийм учраас хамгийн гол нь тэр одоо хүүхдүүдийн тэр нас үеийн онцлог гэж яриад байгаа чинь өнөөдөр 2 дугаар ангийн хүүхд, өнөөдөр 6 дугаар ангийн хүүхд, 8 дугаар ангийн хүүхд, 12 дугаар ангийн хүүхдүүд яг барьчих байх. Тэгтэл чинь 6 7 хүүхд одоо тэр том 5 антай гэр барьж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ нь бол зайлшгүй одоо тэр хүүхдийн одоо нас үеийн онцлог төрсэн эргономикийн шинжилгээ ухааны үндсэлтэйгэр бол энэ бол ингэж зохион бүтээгдсэн ийм загварууд байгаа юм. Та одоо Монгол улсын зөвлөх багш, дизайн технологийн багш, насаараа багшилсан байна. Одоо бол хүүхдүүдэд ингэ заагаа явж байна. Та өөрөө Монгол ах ойд өссөн үү? Аль нутгийн хүн бэ? Гэр барихыг хинээс сурсан бэ? Багш байсан юм уу? Эсвэл одоо гэр бүл ааваасаа өвөөгөөсөө гэр бүлээсээ сурсан уу? За ер нь бол би бол яг Баянгор аймгийн үлдэсмэн яриад юм байгаа. За тэгэхээр 8 дугаар анги төгсөөд Баянгор аймгийн техникийн сургуулийн мужийн ангид орсон. За тэгээд тэрийг төгсөөд барилга террасийн одоо мужиинууд ажиллаж байгаа. Тэгээд цэрэг аримд явж ирээд тэгээд ирээд яг үхээр 3 жилийн цэрэгт явж ирээд тэгээд Баянгор аймгийн гэр хомтын эдл үйлдвэрт орсон юм ба. За тэгээд энэ цагаас хойш бол яг үхээр энэ Монгол гэрийн хийс технологиг бол хийж сурсан. Тэгэхээр ер нь би бол тэр 10 жилийн сургуульд за тэр юунд яаж явахдаа тэр модны үйлдвэрт ороод ингээд гэр хомтын үйлдвэрийн чиглэлээр ингээд суралцж одоо мэдж ихсэн тэр үедээ бол би бас ороогоор 9 дугаар ангид явж исэн. Баянгор аймгийн 1 дугаар жил. Тэгээд тэр хугацаанд одоо би жил гарны дотор л ерөөсөө л энэ Монгол гэрийн тэр хийс технологи тэр тавилга хэрэгсэл ерөөсөө бүгдийг хийж сурсан. Тий. Тэгээд одоо гэрийн тоон гэж бодъё. За гэрийн тоон гэдгийг одоо манай тэр бид нар багаар ингэж ажиллаж байсан. За би ч одоо тэг чинь 20 зэрэг салгадаад зурсан чи 21 22 21 настай 22 настай хүн л байсан биз дээ. Тэгэл тэр манай намайг хойрлсон бригадын хүн тэр даваа самбуу гэж аймгийн олоодагийн хөдөлмөрийн аварга хилгүү даваа самбуу гэж ингэсэн байсан. Баян аймгийн гаралтай. Тэгээд тэр хүн тоон хийдэг. Тэр манай үйлдвэрийн дандаа одоо настай усуд тоон хийдэг байхгүй юу? Залуучууд хийхгүйсэн байхгүй. Тэгэхээр юм яа гэж боддог ингэж бодоод тэгээд нөгөө тэр даваа самбуугаад аль би энэ тоон хий над заагаад гэдэг. Тэгээд тэр Монгол гэрийн тэр цагаар хүрийг хийх чинь 2 модыг ингэж харуултаа хооронд нь ингэж нийлүүлдэг байхгүй ямар ч ингэж догонцоогүй болгоно гэсэн үг шүү дээ. Тэгээ хооронд нь цавуудад ингэ наадаг. Тэгээд тэр үед бол тэр шар цав гэжсэн шар цав халаагаад буцалгаад тэгээд найруулад яг Монгол одоо цавх наадаг гэсэн шүү дээ. Малын арьс ширийг одоо ингэж чанаад тэгээд тэрийг хар цав хийгээ тэр хар цавгаа хайлуулаад тэгээд Монгол гэрийн тооныг бол наадаг ус уламжлалтай юм. Тэгээд тэр одоо аймгийн авраг тэр том одоо чадварлаг одоо ийм уянлаг ийм хүн байсан. Тэгээд тэр үнээр зааж сургасан юм. Тэгээд би анх тоон тэгж сурсан. Бусдын бол би манай наад тэр залуучуудаар бол одоо Монгол гэрийн одоо ингээл хаалга байна. Хаалгыг чинь би одоо нэг эхлээд сурж байхдаа нэг 2 өдөр хийн шүү дээ 3 өдөр. Тэгээд би энэ бол дараа нь нэг жил гарны дараа би бол энийг 4 цагийн дотор Монгол одоо гэрийг хийдэг гэсэн. Одоо хаалгыг зөвхөн энэ хаалга гэдэг нь та яг юм жижигхэн сургалтын хаалга яриад байна. Эсвэл бүр томор яриад байна. Том үйлдвэрт ажиллаж байсан шүү дээ. Энэ жижиг хаалгач ерөөсөө би хамгийн сүүл сурахт би 4 цагийн дотор энэ 5 хантай гэрийн хаалга хийгээ сурцсан. Энэ тооны чинь би тэр 5 хантын тоон 4 хантын тооноо чинь би эхлээд тэр нөө багшаараа заалгаа сурч явахдаа би чинь 7 хоног хийдэг байсан. Тэгээд дараа нь би ерөөсөө 2 хоногийн дотор хийдэг байсан. Ерөөсөө ажлын 8 цагт хийдэг байсан. Тэгээд за тэр баг өн үний ч бол харуултнаа хармадаар ерөөсөө тэгээд ерөөсөө өдөрж 2 өдөр харуулт. Энд чинь 88 өн харуулдаг шүү дээ. 81 өн харуулдаг шүү дээ. Тэр чинь одоо тэгээд харуулж байна. Тэгээд энэ үнний харуулт гэдэг чинь одоо гавтгай харуул биш. Тэр одоо юм цилиндр хэлбэртэйгээр харуулахын тулд тийм өнний харуул гэдэг одоо ер нь хөгш тэр архаг мужаанууд ер нь байдаг байсан. Тэгээд би өөрөө тэр нөхдүүдийн харуулыг харж хагаад өөрөө яг ийм тоонны ийм одоо өнний хэлбэртэй харуул хийсэн. Өөрөө хийсэн. Өөрөө хийгээд тэгээд тэр үгээр санаачлах угаасаа тийм харуул байсан. Тэгээд тэр чинь одоо хүмүүс чинь тэр багжаа өгөхгүй шүү дээ. Өжүүлж чинь бас тэгээд алга болчих юм яар чинь тэгээд өөрөө юм гээд. Тэгээд өөрөө багжтай байх хэрэгтэй. Тэрийн тулд энэ мотосуралт үйлдвэрлэлийн технологийн чиглэлд ажиллаж байгаа хүн чинь бол багжаа хийж сурч
мужид сурна гэсэн юм байгаа. Ер нь ямар ч одоо манай Монгол ахуйн одоо бүхэл энэ төрлүүдийн энэ үйлдвэрлэл бүгд тэр дарханч бай, ойдлчинч бай, аршир уралдаг барьдаг үнч бай, нисгийч бүгд манай монголчууд одоо энэ хөдөө аж ахуйн тоног хэрэгслүүд бүгдийг өөрснөө л хийдэг. Өөрснөө тэр багжаа босрдог. Ийм байсан. Тэгээ энэ уламжлал. Тийм учраас би тонны харуулыг би өөрөө хийжсэн, доторлын харуулыг энэ цагиргыг чинь ингээд одоо мод дөрүүлж модж ингээд бүрхий харуулдаг тийм харуулаа өөрөө хийжсэн. Тийм. Тэр галтгаар болж ингээд одоо тэгэл энэ бүгдийг хий сурсан дөө. Тийм байна. Одоо энэ таны ярьж байгаагаар бол хуучин малын арьс ширийг буцалгаж байгалийн гаралтай ийм уламжлал цавгаар хийдэг юм байна. Одоо юм хөгжихийн хэрээр зарим талаараа их гоё дэвшилтэд болж байна, цаг хэмнэж байна. Нөгөө талаараа яг энэ үндсэн Монгол агуулгаас жоохон гажаад байгаа юм шиг байгаад байдаг. Одоо яг энэ Монгол гэрээг хийж байгаа давуу тал болон сул талыг та нэрлэж болох уу? Хитрхи одоо энгийн болох гээд хитрхи хэлбэрчлэх гад буруу тишээ явах гээд байна уу, гайгүй байна уу? Одоо гадуур өөр хүмүүс ер нь бол энэ Монгол гэрийг бол ер нь Монгол гэр маань 3000 жилийн түүхтэй гэж өнгөсдөг. За тэгээ энэ цагаас хойш Монгол гэр ер нь бол хүн төрлөختөн Монгол манай хүн төрлөختөн байлаа гэж бод. Нүхэн гэр гэж байсан. За дээр нь одоо тэрний дараа яг үхээр тэр нүхэн гэр гэж байсан. Тэрний дараа нь ингээд хагас одоо ингээд газар суулгасан тийм гэр байсан. Тэгээд дараа нь одоо эн чинь Монгол гэрийн түүхэн талаас ярих юм бол эхлээд ер нь бол урт зурц гэж ярьдаг тийм үү? Тэр чинь эхлээд Монгол гэрийн үсэл бол үнэ. За үнний чинь гарал үүсэл нь үхэхээр одоо тайгын одоо сатангууд шүү дээ. Тэрний чинь одоо тэр оромч чинь ерөөсөө үнэ шүү дээ. Үнэ босгоо тэгээд өнөө малын арьс шир юу гэдэг тэрүүгээрээ бүрээл ингээл ерөөсөө хүн гэдэг амьд байхын ерөөсөө үндсүүл гарал үүсэл тэр амьдрахын тэр нөхцөл бүрдүүлж байгаа нь үнэ. Тэгээ энэний дараа нь яг үхээр чинь хан бий болсон. Тэгээд хаалга бий болсон. Тэгээд тоон бий болсон. Тэгээд дараа нөгөө малынхаа хоньныхоо ноосоор тийм ээ. Ингээд одоо эсгийгээ хийгээд ингээд эсгий тургатан монголчуудаа гэж ингэж ер нь бол гадаадын одоо тэр судлаачид, гадаадын аялагчид бол тэр хүмүүс үл тэгж монголчуудыг бол эсгий тургатан монголчуудаа гэж нэрлсэн юм түүхтэй гэж би үздэг. Тий. Та тэгэхээр одоо хүүхдүүдэд гэлтгүү томчуудад гэр уралж байгаа хүмүүст бол зааварчилгаа өгөх сургалт явуулах юм бас боломжтой юм биш үү? Ер нь бол одоо миний эдгээрс ганцхан зорилго бол яг вөхөр энэ хүүхэд залуучуудад эдгээрч ер нь энэ Монгол гэрийн хийс технологи заа сурах энэ одоо Монгол гэрийнхээ уламжлалтын үйлдвэрлэлийн технологиг бол одоо бид нэр хөгжүүлээд энийг одоо сурсан одоо хүн чаддаг хүн энэ хүүхэд залуучуудад заах хэрэгтэй байхгүй. Тэгээ энэний дагуу би одоо ингээд Монгол гэр сургалтын төвгээ тэгээд ингээд ер нь байх болж байгаа. Тэгээд бас ингээд зармаар сурчлагаа бас муу яваад байгаа юм уу. Тэгээд ер нь нэг тиймэрхүүл яг одоо бүр тогтсон юм байхгүй. Гэхдээ бол 10 жилийн хөтөлбөрийн хүрээнд бол яг үгээр хүүхдүүдтэй ингээд заа сургаад тэгээд энэ гэр барих арга технологи ингээд заа сургаад тийм ээ. Тэгээд энэ хичээлээрээ одоо ингээд одоо гэр мэрийг бол одоо ингээд яг үхээр заа сургаад ингээд хичээлэр юм бол заадаг. Одоо энэ хичээлээр одоо хүүхдүүдээр би 170 сургууль одоо гэхэл ер нь л ажиллаж байгаа сургуулиуд бүгдээрэнд нь хүүхдүүдээр хичээлэр технологи хичээлэрээ энэ гэрийн талаар дүнсэн технологи гэдэг дээр нь заахаад тэгээ барил сургана. Баг нь ингээд энэ жижигэн гэж барил сургана шүү. За энэ том гэр барил ингэж л барина шүү. За ингүүл үнэн очиод байдэ. Ингүүл үнэн ундгүй юм. Яагаад тэр тоон дэше баг нь өндөрөд идэв. Тэр юутай холбоотой. Тэр эн чинь бас уяа занглаа зурд сурна гэдэг бол уяа занглааг одоо ер нь зөв юу яаж өж сурна гэдэг бол бас том одоо бас л энэ чадвар болохгүй. Тэгтэл өнөөдөр 10 жилийн сургууль хүүхдүүд бас нь уяа занглааг сайн зурж юу яаж өж чадахгүй байна. Энийг ч гэсэн цаа сургаж байгаа шүү дээ. Тоон душих уяа гэж юу юм? Тэр одоо чангардаг уяа гэж ямар уяа байдیں۔ Зангирдаг уяа гэж ямар байдیں۔ Тайлгддаг уяа гэж ямар уяа байдیں۔ Ингээд юу яаж зааж өгдөг. За таныг анх багшилж явах үеийн одоо эрэгтэй хүүхдүүдийн гарын урд үе, ив ямар байсан? Одоо яг сүүлийн үеийн хүүхдүүдийн энэ одоо технологийн хичээлд хандж байгаа хандлага гарын урд үе ямар байна? Ингээд ээж аав бид нар ажиллаж байхад гар утас технологи руу илүү хошуураад байдаг. Яг ийм гараар хийдэг ийм ажилд ер нь хандлага нь ямар байна вэ? Ер нь бол одоо би чинь боловсролын системд одоо яг л зөвхөн би дандаа ерөөсөө эрэгтэй технологийн хичээл дандаа эрэгтэй хүүхдүүд л ажиллаж байгаа. Ер нь 35 6 жил ажиллаж байдаг шүү дээ. Тэгээд яг чи ерөөсөө л эрэгтэй хүүхдүүдтэй л байлжсэн. Тэгээ ер нь бол хүүхдүүд хүн гэдэг амт чинь ерөөсөө аливаа зүйлийг бол хийж сурах тийм сонирхолтой. Тийм учраас хүүхдүүдэд ерөөсөө л заа сургана. Тэнгүүт л юм хийж сурах сонирхолтой. Тийм учраас нь багаж материал өөрийнхөө нөхцөл болцоогоор дайшлаад сургуулийнхаа нөхцөл байдлаар тохируулаад тэгээд ерөөсөө л
хичээлээр юм хийлэгдэх байсан. Жишээлбэл Баянгар аймгийн 1 дугаар жилд би анх 1985 онд ороор харж төгсчөөд Баянгарын 1 дугаар жилийн сургуулийн үйлдвэр сургалтын багш болчихсон. Тэгэхэд бол ерөөсөө хүүхдүүдэд яг л одоо ширээ сандал тэр тухайн аймгийн тэр сургууль цэцэрлэгүүдийн бүхэл модон одоо хүүхдүүдийн суух сандал ширээ энэ төр хийдэг байсан. Их зааж өгдөг байсан. Тэгээд тэрийг яг 10 жилийн хүүхдүүдэд ахлангийн хүүхдүүдэд энэ дизайн технологийн хичээл бол бүхлөт нь нэг өдөр 6 цагийн хичээлээр ингэж одоо нэгдүгээрт мэрэгжлийн жигөрөмжөө олгох, хоёрдугаар төлөвлөмжийн дадвар чадвар олгох, дөрөвдүгээр материалуудыг боловсруулах, технологи сурах. Энэ үтнэр бол одоо Монгол гэрийн тэр хээ уулзыг нэг эмэгтэйчүүд нь сурах. Монгол үндэсний хоолыг эмэгтэй багш нь заа сурах. Монгол хоол. Монгол одоо юу вэ шүү дээ одоо тэр нөгөө дээл хувцс сунар байна. Тэгээ дээр нь хээ уулз сурах байна. Энэ чинь ингээд манай Баянгар аймгийн үйлдвэр сургалтын 1 дугаар төвийн сургалтын одоо яг ингээд тэдэнд хүүхдүүд чинь тараагаал ингээд бүгэлт нэг өдөр ингэж зарцуулдаг байсан. Энэ бол тэр өнөөдрийн тухайн үеийн хүүхдүүдэд манай Монголын боловсролын тухайн үеийн одоо бодлого чиг хандлага бол ер нь сургалтын хөдөлмөртэй холбох гэдэг ийм үзэл баримтал бол явж байгаа. За одоо ч гэсэн тийм болохоор байцсан юм бол биш. Ер нь сургалтын хөтөлбөр, сургалтын шинэ хөтөлбөр, шинжилсэн хөтөлбөр гэл ингээ энд бол Монгол үндэсний өв соёлын бүхий л одоо энэ эмэгтэй хүүхдүүд нь Монгол дээлээ хийх, тэр уяа занглаа зангидах, за тэгээд дээлийн самбитан зангидахаас дагуулъя хийн шүү. Тэгэл ингээл одоо бүхий л юмд заа сурах ийм сургалтын хөтөлбөртэй бол явж байгаа. Тэрний хүрээнд л одоо энэ хүүхдүүд сурч байгаа. Жишээлх юм бол одоо ингээд энэ үуч. Одоо энэ Монгол үндэсний өв соёлын энэ одоо Монгол гэр сургалтын технологи ер нь Монгол улсад бүхэл төрлийн одоо энэ хүүхдүүд заа сурахад энэ сургалтын гэр зохиож хэрэгж үгүй ер нь энэ зохиогч хэрхэн сургалтын арга сэтсэн байгаа. Тэрүүгээр зохиогч гэрчлэг авсан байгаа. Энэ юу гэрхэр загварчлалын материалын орлуулах материалын аргаар хүүхд төгжүүлж болно гэсэн сургалтын арга технологиос идээд энэ тоон хийх аргыг энийг үл яг одоо загварчлалын материалаар орлуулах материалаар за ингэж хийдэн шүү гэж заа сургаад дараа нь жинхэнэ материал гэдэг юм сургалтын технологи зэтсэн ба. Тийм тэрийг би сургалтанд хэрэгжүүлдэг юм ба. Тэгээ энэгээр одоо боловсролын сургууль магистр хамгаалсан манай боловсролын их сургуулийн одоо 65 жилийн батламж авч ирсэн энэ шилдэг технологи гэж энэгээр 13 онд магистр хамгаалсан энэгээр энэ орлуулах материалаар сургалтын технологи энэ яасан манай үйл сургалтын технологийн хичээлийн л одоо ерөөсөө хүүхд төгжүүлэх энэ л асуудал одоо шийдсэн сургалтын арга технологи байгаа. Тэгээ та одоо 171-р сургуулийн дизайн технологийн багш Улаанбаатар хотод байгаа эсвэл Монгол улсын хэмжээнд яг ийм сургалтын гэртэй ерөнхий боловсролын сургууль хэд байдаг юм болоо. Эсвэл ингээд цаанаасаа бүр сургууль болгон ийм сургалтын гэртэй байх ёстой, цэцэрлэг болгон байх ёстой гэсэн ийм заавар стандарт байна уу? За ер нь бол манай Монгол үндэсний одоо манай боловсролын яамны чиг хандлага бол ерөөсөө цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүгдээрэнд нь яг Монгол үндэсний өв соёлын хөтөлбөр бол байж байгаа. Багтсан байж байгаа. Тэгээд яг боловсролын яамнаас болохоор яг тэр гэр танах авгээг бол тийм байх ёстой гэсэн шаардлага тавьчаад тэгээд тэрийг нь аль биесээр боловсролын яамнаас дэмжиж за тийм хийдэг хүн сэтс энэ одоо ийм багш хин сэтч үү хин хийч үү тэрийн түгээч гэсэн тийм дэмжлэг бол ер нь бол байхгүй. Тийм учраас тэгээд би бол одоо энэ боловсролын яам одоо засгийн газар энэ ерөнхий сайд ч гэсэн одоо ерөнхийлөгч гэсэн би санал тавьж ирсэн л да одоо ингээд энэ Монгол гэрийн бүх одоо энэ сургалтын гэрээр дамжуулаад энэ Монгол үндэснийхээ үсэйг хүүхд залуучуудын заа сурахын тулд энэ сургалтын гэрийг улсын хэмжээний бүх сургууль цэцэрлэгт одоо хүргэмээр байна. Энийг одоо дэмжинүү гэж санал манал зөндөө тавьсан тэгэл сургахгүй л юм шүү дээ. Тэгээд тэр хариуцсан улсууд нуучд юм уу, хэлдэг юм уу, ярьдаг юм уу? Тэгтэл чин бол манай боловсролын одоо бүхий л одоо салбарын сайд, дарга нар, засгийн газар эргэж бүгдээрэнд нь бол энэ бол хөтөлбөр бол байгаа. Монгол үндэсний өв соёлын бол төрний хүрээнд манай энэ соёлын байгууллага одоо Монгол үндэсний арадэ телевиз гэж байна. Монгол бүх телевизүүд яг үгээр ер нь бол Монгол үндэсний өв соёлтой холбоотой энэ шинэ арга технологи, шинэ одоо хэрэглэгдэхүүн, шинэ хүүхдэд холбоотой юмыг бол өн төлбөрлгүй ингэж оруулдаг. Би бол одоо энэ 10 жилийн 9 дугаар сургууль, 52 дугаар сургууль, 33 дугаар сургууль, за тэгээд 154 дугаар сургууль, одоо энэ 171 дугаар сургууль гэх бүгдээрэнд нь би технологийн хичээлээрээ энэ сургалтын гэртээ болгосон. За сургуультай санал тавь. За одоо ийм би хийдэг юм багмаа. За тэгээ хичээлээрээ энийг хийё. Тэгээд ингээд хүүхдүүдтэй зааж өгöd хүүхдүүд ч юм сураал өнөө хичээлийн чанар өгөөж нөгөө бод чадвартай иргэн төлөвшүүлнэ гэдэг чинь одоо манай технологи хичээл хэрэгжүүлж байна. Тийм байна. Одоо таныг ажиллаж байсан сургуулиудын эрэгтэй хүүхдүүд бол том болоод Монгол гэрээ барьж чаддаг эрчүүд аав нар болох юм шүү дээ. За ямар ч хэлсэн бол
яг л толгомдоод ирэхтэл нэр юу лэгээл гэр барихад хүү нөгөө сургуульд байхдаа нэр нөгөө багш чинь. Үгүй нэр бид нар чинь ярьж яриадсэн тал үгээр. Тэгэл одоо энэ одоо зураг хөргөнд байж шүү дээ. Одоо энэ дараа ингээд энэ гоё зургнууд байж байна. Энэ ингээд хүүхдүүд ингээд барьж байгаа ингээд хүүхдүүдтэйг ингээд зураг авах болсон. Хүүхдүүд чинь гэр сонирхолтой. Хичээлээр нь тэгээд бариад ингээд ерөөсөө бүр одоо энэ үуч шүү дээ. Тийм байна. Энэ Сонгон архины 9 дугаар сургууль. Энэ 9 дугаар сургуульд байхдаа би цайны зам хөтөлбөрт энэ Орос, Хятад, Монголын цайны зам энэ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн соёлын наадам болсон. Тэрэн дээр нь Брэдийн одоо Брэдэд очиж явах вөхөр нь улаануудад очиж энэ наадамд оролцсон юм. Одоо энэ гэрүүд байгаа. Тийм байна. Тэгээ энийг бүрчин ингээ хүүхдүүд нэвтрүүлээ. Тэгээд энэ одоо энэ гэрүүд шүү дээ. Энэ хүүхдүүд бүгдээр нь барь сургаж байгаа. Тэгээ багшаа ингээ гоё гэртгээ зураг авах болыг. Тэгэл ингээл гоё зураг авах. Тийм байна. Одоо энэ Монгол гэр одоо ийм сургалтын гэргээ давуу талууд нь энгийн болвол их ойлгомжтой байна л да. Эмэгтэйчүүд нь ядчил монгол хүн болгон одооны хүүхдүүд нь босго тотгооч алахгүй, дээвэр тургааж алахгүй байгаад байгаа нь бодит үнэн байна. Харин та ингэж санаачилж явахдаа цаад үн цэнийг өөр өөртөө юу гэж бодож яаж тайлбарладаг вэ? За энэний үн цэн бол юу шүү дээ. Ерөөсөө бид энэ эсгий тургахтаа монголчууд бид одоо шилэх юм бол би одоо ингээд бага наснаасаа л одоо энэ мод усруулах чиглэлээр ингээд Монгол гэрийн хийс технологийн чиглэлээр ер нь бол 16-7 настайгаас л ингээд энэ мод усруулалтын чиглэлээр ингээд ажилласан юм шүү. Тэгээ ингээд 96 онд багшийн дээдэд ингээд дизайн технологийн боловсролын их сургуулийн одоо дизайн технологи төгсгөрлийн сургууль элсэн байна. Тэгээд тэрний дараа яасан бэ гэхээр тэрнээс хойш л одоо дизайн технологийн ерөн багш болъё гэл ингээд сургууль төгсөөл тэгээд одоо багшлах хэрэгтэй болж гэсэн үг шүү. Тийм. Тэгээд одоо ерөнхий боловсролын сургуулийнхаа хүүхдүүд хичээлээр одоо ингээд ганцхан одоо энэ гэрч биш шүү дээ. Тэгэл үхэл одоо энэ юмнуудыг л хүүхдүүд заа сурах шүү дээ. Мод боловсролтой байна, металл боловсролтой байна, шугам зураг байна, дизайн байна. Тэгээд Монгол үндэсний нэг босод хөтөлбөрүүд байна. Техникийн боловсрол ингэж сурч. Тийм байна. Одоо энэ Монгол гэрээс гадна энэ эмэйл хазаар гэдэг энэ надуутай холбоотой энэ иж бүрдлэн ингээ бүгдээрээ байж байна. Энийг сургуулийн хүүхдүүдэд яг ингэж хийгээд заадаг юм сургалтын хөтөлбөр байдаг уу? Аль биесны? Одоо та санаачилсан юм уу? Одоо энэ хөтөлбөр чинь яг вөхөр 10 дугаар анги, 10, 11, 12 дугаар ангиудад 4 дугаар улиралд Монголын одоо Монгол үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөр гэдэг ерөөсөө гүр зориуд тусгацсан баг. За тэрэнд нь одоо чөдөр ногт наад бүгдийг гэж хийж сургана гэдэг ингээд оролцсон байж байгаа. Тийм учраас одоо тэр би орлуулах материал гэж яриад шүү дээ. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд одоо ингээд хүүхд толгоныг за чи нэг сур аваад ир. Чи нэг юм аваад ирэхээр авчрах уу? Бас энэ эдийн засгийн хувьд. Тийм учраас тэр орлуулах материал арга гэдэг бол тэр эко сургалтын технологиор энэ Монгол үндэсний уяа цангалыг чинь заа сурахын тулд одоо нэгдүгürt нь тийм даав. За хоёрдугаарт одоо энэ хуванцар утаснууд орлуулах материал ашиглаж байна. Тэрүүгээр тэр юуг зааж байгаа? Тэр занглааг зааж байгаа. Одоо дийлэн самбар зангидахад одоо энэ цахилгааны гүпэр шүү дээ. Одоо хэрэггүй болсон цахилгааны гүпэр байгаа шүү. Нарийн хуцсан. Тэрүүгээр чинь самбар зангид болж. Тэрүүгээр чи одоо ингээд чөдөр ногт зангид шүү. Тэрүүгээр чинь одоо ингээд ногт могт чөдөр мөдөр хийлгэж шүү. Тэр юу? Нөгөө үндсэн нэг арсаар биш. Ингээд зөвхөн тэр мэдлэг эзэмшүүлж байгаа учраас орлуулах материал гэдэг бол тэгж мэдлэг л эзэмшүүл. Тэгээд энийг бол тийм учраас энийг одоо би Монгол Улсын зөвлөх багш болтлох хүрээнд явж гин гэдэг чинь бол энэ сургалтын арга технологиг улсын хэмжээний одоо дизайн технологийн багш нарт олон багш нарт ингэ сургалт явуулж ингэж явсны үр дүндээ л одоо Монгол үндэсний сурагч багш ингэж болсон байхгүй юу? Монгол Улсын зөвлөх багш болсон. За яг энэ Монгол үндэсний өв соёлтой холбоотой бол би энэ соёлын яам гадаад харилцааны хамтарсан нүүдлийн соёлын боловсролын олон улс үндэсний сурагч болсон. Энэ 2000 хэдэн онд байж байна? 23 онд. Тийм. За энэ одоо гадаад харилцааны яам соёлын яам дээр энэ үйл ажиллагаа соёлын яам зохион байгуулагдаад тэгээд нүүдлийн соёлын боловсролын олон улс үндэсний сурагч багш. Зүгээр тэр дизайн технологийн хичээл гэдэг дээр Монгол Улсын зөвлөгч. Тэгэхээр энэ би л одоо энийг одоо энэ мэдж байгаа чадж байгаа мэг одоо би энийг л хүүхд залуучуудаа сургаж л үлдээх нь л миний зорилго байна шүү. Тэгэл байх уу? Тийм л зорилготой байна. Тийм учраас ер нь сургалтын газар байгуулад үздэг юм уу гэж бодвол ингээл одоо зарлах, сурталчлах ийм ажлыг л одоо энэ намраас хийж хэрэгжүүлэх гэж бодож байна. Ер нь тамхи тэмдэг бол захиалаад авчаад байгаа.
Аха. Тийм. За ойлголоо. Одоо Монгол гэрийн тухай ярьж байгаа юм чинь асуухад яг Монгол гэрээрээ алдартай аймагуд гэж байгаад байдаг шүү дээ. Уурхангай аймгийн Уянгын гэр гэл алдартай байгаад байдаг. Энэ яг юундаа байдгийн болов? Хийц нь бол адилхан байдаг юм уу? Эсвэл хийж байгаа модноосоо болдго юм уу? Юунаас болдог вэ? За яг ер нь бол энэ Монгол гэрийн хийс технологийн талаар ярихад бол юу шүү дээ. Монгол гэрийн хийс технологитой холбоотой ярихад бол энэ одоо энэ чинь үндэслэлсэн болоод байна. За тэгвэл бүч нь халах гэр. Ааха. За бүрээд гэл. За ингээд орон тийш. Казах гэр, тийм ээ. Тэгээ эн чинь тэр тухайн үндэстэн болгон өөрийнхөө тэр одоо гэр сууц гэдэг юм тэр өөрийнхөө нөхцөл болцоо, өөрийнхөө ёс заншилтай холбоотойгоор хийж байгаа арга технологид нөөрөх. Жишээлх юм бол казах одоо гэр гэж байгаа тийм ээ. Казахчуудын одоо гэр гэж. Тэгээ тэр яагаад тийм өндөр байдгийг, яагаад тэр хийс технологи нь өөр вэ? Тэгвэл манай төв халахын одоо гэрүүд л ямар вэ? За тэгвэл бүрээд одоо загварын гэр ямар вэ? Өрөөнхай гэр гэж ямар юм? Торгууд гэр юу ингээд. Ингээд үндэстэй юм ямар ч хэлсэн гэр. Тэгтээ бол ерөнхий жишгээр юм бол яг вөхөр казах гэр бол үнэхээр бусад одоо төв халахын гэрээс ялгарна. Казах гэрээс манай уламжилт одоо энэ уламжилт гэр юм. Нүгээр ялгарна. Тий. Энэ тоонны ялгаа бас байгаад байдаг. Зарим нутгийн тоонны ялгаа. Ер нь бол тоонны одоо энэ миний хийсэн одоо энэ загвар шүү дээ тийм ээ. Эн чинь бол яг л ерөөсөө бүр анхны загвар байхгүй. Анхны ерөөсөө Монгол гэрийг ерөөсөө бургасыг матаал тэр дугуй хэлбэртэй болгоод тэгэл өрхөөр бүтээхээр нөгөө дээрээс норсон борооч нь гадагшаа урсдаг. Тийм учраас л тэр цамхраа гэж ярддаг тэр чинь ингээд матаж хийдэг байсан. Матны хийдэг нөгөө ер нь бургасаар ханааж байсан. Бургасан уйн хийдэг. Одоо бол хар модог зүсэж чинь. За ханы үл яг вөхөр бас яаштай. Одоо нөгөө цуулж хийн. Цуулбар хана гэж ярддаг. Тийм ээ. За тэгээ одоо зүсмдэр хийж. Тэгээ яг төхөрийн зүсмдэр ингэж хийж уг нь бол хүмүүс л яг вөхөр чинь цуулбар уйн хоёрыг л төгөөмөл ер нь бол олон жил ашигладаг гэж. Чи 40 50 жил болно шүү. 50 60 жил бол. Тэгээ тэрийг сонирхдаг. Тэгтэл одоо энэ одоо Арангаа, Үүрхангай байна. Энэ нөхдүүд бол тэр мод цуулуулж уйн хан хийхийг одоо мод ер нь бол хориод байгаа юм шиг л яриад байгаа. Тэр энэ нэг талаас нэг бол тодорхой хэмжээтэй бол өгж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол эн чинь тэр Монгол үндэснийхээ бүтээлч үйлдвэрлэлийг одоо модон л ингээд ургуулад байна гэдэг ингээд байх юм бол магадгүй энэ Монгол гэрээ чинь өөр газрын нөхдүүд хийж авчраад манай зарах магадaltaй. Тийм учраас энэ бол байгаль орчны яамтай холбоотой, Монгол Улсын газартай холбоотой хийх гэж байгаа хүн хийж чаддаг мэдлэгтэй чадвартай хүн хийх гэдэг нь болохгүй ой гэмтэлээ. Ой наач явдалтай гэх. Их юм бол бид нар энэ Монгол хийх технологи бол гадаад улсууд алдна. Энэ бол ерөөсөө бүр баталгаатай зүйл. Тийм учраас одоо би ингээл Аранга руу нэг найз руу гараа. За би нэг одоо нэг 8 антай гэр 6 антай гэр хэмээр байна. Тэгээд болжгүй цуулбар хан нэртэй байна. Цуулбар үнэ ингээд тэгсэн чинь мод хөхгүй байна. Хориглоод байна гэж. Энэ бол нэгсэндээ бол энэ үндэсний үйлдвэрлэл устгах байгааг л нэг бодлого юм шиг санагдаж байна. Бас ийм асуудал байдаг байх нь. Байгаа шүү дээ одоо энд. Тийм байна. Энэ чинь цаашаа ярих юм бол учиртай шүү дээ. Тийм байна. Тэгээ энэ мод чинь урдгаар аваргаал тэр авч ашиглах нь ашиглаад бид нар ингээл байх хэвээр. Хуучин тийм илээсэн. Энэ манай Монгол ус чинь Чингисийн үеэс л Монгол гэр хийж гисэн. Тийм ээ. Нөгөө тэрэгтгэр. Тийм ээ. Нүүдлийн соёлын ерөөсөө хамгийн гол юм чинь ингээл одоо яагаад өнөөдөр Монгол хүн гээд ингээд дэлхийд ингээд энэ тодорхой хэмжээний сайн газар нутагтаа ингээд Монгол хүн үүсэд бий болчихоо энэ Монгол өвгтөн бий болчихоо гэдэг чинь ерөөсөө нэгдүгürt хоол нэрвүүл гэр орноо өөрснөө хийцэн хоол нэрвүүл өвөл байгалийн дөрвөн улиралдаан бол ингээд энэ чинь дулаалаад тэгээ хурдан бариад хурдан буулгаад ингээд талтай чи яваад байд. Энэ одоо дээр үеийн одоо Чингисийн үеинд манай тэр өвгдээсэн тэдний жил одоо Монгол улсын тусгаар тогтнолтой холбоотой асуудал чинь яагаад нүүдэлч Монгол гэсэн чинь одоо хотчсон ингээд байж ах юм бол тэр чинь тэн талаас нь очиод бүх юу яагаад бүсэлж байгаад ингээд цааш наруулж. Тэг чинь нүүдэл чинь тэр Чингисийн үеинд тэр чинь бид нар чинь овгоор ингээд шууг нүүг явчихдаг нөхөр тэргэр. Гүтгээд хаана байгаа гэж яаж мэдхий. Тэр бол өнөөдөр тэр Монгол улсын тусгаар тогтнолын тэр Чингисийн үеийн тэр хаадуудын тэр манай уламжилт одоо тэр нэгдүгээр тэн чин тэр одоо энэ ч юм бол ярихтаа тэр тусгаар тогтнолын хамгийн гол баталгаа шин тэр шүү дээ. Тэр нэг. Тэгээ одоо тэгэл би хүүхдүүдэд ингэж ярьдэн шүү дээ. За Монгол гэр. За одоо ингэ та нар бод. За урц гэр ингэж яагаад байгаад та. Тэр хөвсгөлийнхэн яагаад амьдраад болоод байгаа. Тийм ээ. Тэр ерөөсөө хүн нэгдүгээр дулаахан байвал хоол хүнс нь байж явал тэгээд дулаахан байшин гэр орон байна. Хоол хүнс байна. Тэгвэл одоо болов. Тэг хүн амьдрал. Гү тэр урцсан дотор хүүхд төрнө.
Тэр урт дотор амьдрал явчихлаа. Тэнд хүн амьдрал. Тэнд хүн өөд болно. Тэнд хүн уу төрнө. Тэгэхээр бол тэр заавал тэр орон сууцнд байх хэрэгтэй юм биш. Эсвэл хүний гарал үүсэл хүний бүх юм бол ерөөсөө өн гэдэг чинь тэр гарал хамгийн урц гэдэг байгаа чинь тэгэл ийм л. Тэрний хөгжсөн одоо юм бол гэр гэдэг энэ Монгол гэр гэрцэн гэрэл байгаа юм л та. Одоо ч гэсэн манай хөвсгөлчүүд тэр тайгынхын цаатангууд ингээд явж шээ. Тэр хүн амьдрал байгаа шээ. Бүх юм байжлаа. Тий. Одоо таны энэ сургалтын Монгол гэр хийх тухай энэ зааврыг эсвэл одоо гэртэй холбоотой өв соёлтой холбоотой баг ингээд лекц ярьж штэ. Энийг бусад сургуулиуд эсвэл хүүхдийн туслангууд танаас сургалт авъя, лекц авъя, хүүхдүүд нэг яриа хийлгийа гэж санал тавьж ийсэн үү? Хэрвээ ингэж тавьж ийсэн бол та очих уу санал тавьбал? Энэ одоо нодн тэр бас юу Батамгалын яамны тэр харьяа цэцэрлэг. Нодн нэг одоо метр 50 диаметртэй тэмгээр авсан. За. Тэгээд би энэ хоёр хантай бас гэр байдгийг. Хоёр хантай гэр. Одоо түр хаач нөгөө хүүхдүүдийн нэг зураг байгаа шүү дээ. Тэр хүүхдүүд яаж тийм хоёр хантай гэр авсан. Өдрийг авч надаас аваад ингээд төр барьж агаад буцаагаад өгсөн. Тэгээд тэдний 150 диаметртэй тийм гэр бол яасан. Өгсөн. Худалж авсан. Тэгээд яг тэр очоод яг сургаат хөрөөх гэж ингэж ярихгүй л байгаа юм л. Тэгэхээр энэ цэцэрлэг одоо цуслан байж байна. Тэр цуслангийн усуд бол одоо тэр мөнгө л болоод байхаас яг энэ хүүхдүүдэд бас нэг сургалтын гэр аваад энийгээрээ дамжуулаад бас нэг цагийн бас нэг гэр барьж сургаад цаг хугацааг нь өнгөрөөе тий. Ингээд ингэмээр л байна. Тэгээд тийм санаачлаг байхгүй. За одоо энэ манай ширээн дээр зассан байгаа энэ хөөрхөн гэр ерөөсөө ингээл одоо хүүхдүүдээ цусланд аав ээж дээрээ аваач хөдөө аваач гээл нэг ах トゥ усын хүүхдүүд нийлээл нэг авч ичдэг штэ. Энэ гэрийг авчраад хүүхдийг энэ 100 ёстой гэрийг хаанч барьдаг болгоё гэхэд үн хань шүрн ямар идэх. Одоо энэ 70 диаметртэй билүү? Энэ гэр жишээ нь хэд байх вэ? Энэ бол одоо тэгээд ер нь бол энэ чинь бүрэн тавилгатай, эсгий бүрээстэй тэгэл ингээл ер нь 500 мянгаар л үнэлдэг. За дотор байгаа авдар ширээ сандал ширээ сандал тэгэл наад одоо тэр имэйл хазаар тэгэл одоо тулга байж байгаа. Тэгээ ширээ сандал ормор ингээл бүх ерөөсөө Монгол хүн биднэрээ л ерөөсөө төгөөнд хэрэгэлдэг юм л байна. Ерөөсөө хэрэгэлдэг байх хэрэгтэй юм л байна. Илүү дутуучин байхгүй. Сайхан муухай амч байхгүй. Тэгэл ерөөл байдаг. Ах トゥ 5 хүн байлаа гэж бодох чинь 100 мянган төгрөг гаргаад хүүхдүүдтэй нэг гэр аваад өгөхөд одоо тэгэл Монгол гэрийн тухай тэгээд яг манай тэр одоо энэ бас л зах зээлийн үйл байдаг бах та. Тэгээд өнөөдөр ийм жижигхэн гэр тийм мөнгөөр авах уу? Эсвэл төгтөдтэй хоол авчих уу? Эсвэл мөнгө авах уу гээл ийм л асуудал тулгамдаг байх л та. Тэрнээс биш яг хөө ер нь бол бас энэ би чинь 2006 онд бүр яг бараг ингээд захиалгаар хийж эхэлсэн. Ер нь бол сургууль цэцэрлэгүүд бол нийслэлдэж байна. Хөдөө орнотгоо дааш одоо захиалж хийлгэжсэн юм би. Надад бол яг үхээр би одоо ингээл ажиллаж явах эрчин энэ хугацаанд л одоо цалин бүлдүүгээс тэгээ зээлмэл аваад багц хэрэгсэл цуглуулсаар байгаа. Тэгээд бүрэн одоо суур машин багц хэрэгсэл захилгаан бүх юм байна. Зарим нь өөрөө хийсэн байна. Зарим нь юу байна. Энэ Монгол үндэсний өв соёл одоо сэлбэрийн урлын технологи гэдэг чинь энэ Монгол гэрийг Монгол гэрийн сэлбэрийн урлыг одоо тэр хийгжүүлэхэд зориулж би тэр Баянгор аймгийн одоо тэр дөрвөлгөн урлаг гэж байсан. Дөрвөлгөн урлагийн байгууллага байлаа шүү дээ. Тэнтхийн нэг фонцог ташгээд сэлбэрч юм уус. Тэрэнд би Баянгорын 1-р онд дөрвөл сургуулийн багш болчихоо. Тэгээд манай сургуулиас ойрхон байсан. Тэгээд тэнд очиод алиа энэ сэлбэр яаж хийдэм бэ? Бас нэг жоохон зөвлөгөө мөвлөгөө аваад ингээд ер нь ингэмэр. Тэгэхэд яхад бол тэр одоо тэр модыг ингээд хөрөөдөг уран хөрөө гэж байдаг хгүй хэв голзог хөрөөд. Тэрийг хөрөөдөд маш их цаг зардаг. За. Нэлээд хөдөлмөр зар. Тэрийг би энэ юм байна гэд би тэр цахилгаан уран хөрөө зохион бүтээчихсэн байхгүй. Тэгээд одоо нэг цаг хөрөөдөх юмыг би 10 минутанд хөрөөдөг. Монгол хэв голзог хөрөөд зурчихсан шүү дээ. Тэгээд би сэлбэр одоо зургийн жааз сэлбэр хэв голзтой хэлбэр ормор авдар хийж хүмүүс зарчсан. Бүгдийг хийх нь хийж үдчихсэн. За. Тэгээд сүүлдээ ингээд сургууль соёлын бараад энэ мужийн ажлыг орхиод тэгээд ингэж явж байгаа. Тэгээд нэг юм ихгүй байж байгаа. Тэгээд сургууль соёл төгсөөл тэгээд тэрнээс хойш тэгээд ер нь бол захиалга бол хийчдэг. Тэгээд захиалга байхгүй л яг хийхгүй тэгээд явах. Одоо та яг байраад амьдрах 4 хантай 5 хантай ер нь хэдэн хантай ч гэдэг гэр захиалгаар хийдэг үү? Энэ таны хийсэн гэр үү? Энэ нэг. Тэгэхээр энэ ямар гоё юм. Одоо Баатарт Москвагийн нэрс улсын төрний 33 дахь сургууль гэж. Тэнд сургуульд байхдаа энэ Москвахтын дараа манай сургууль айлчилсан. 6 сард. Тэгэхэд би энэ гэрийг зүгээр би энэ зориулж хийгээгүй. Зүгээр ингээд би бүр зориуд хийгээд хийсэн. Тэгээ энэ бол Монгол гэрийг босронгоолох, ер нь Монгол гэрийн чиг хандлага, энэ босронгоолох шин загварын гэр хийя гэдэг ингээд бүргэд таалахтай
хаяанда цонхтой. Тэгээ энэ чинь их Монгол 800 жил хэрлэнгийн хөдөө харалт манай Баянзүрх дүүргийн тухайн үеийн тамгын газрын дарга нар одоо энэ Монгол одоо туурхтны энэ том Чингис хааны одоо төрсөн мэндэлсэн газар тийм том ойн баяр болж байхад энэ хинийч аваач барих хөх тэгээ тэгдэг аваач бариулаад тэгээ барьж байхад ирчихсэн. Ааха. Одоо та өөрийнхөө хийсэн юм амьдрахад зориулагдсан Монгол гэрэндээ хэдэн жилийн баталгаа өгөх вэ? Одоо Монгол гэрчид одоо ер нь юу штэ. Ер нь одоо эн чинь 30 40 жил болно штэ. 50 жил гэр биш. Одоо харин хүмүүс ээж аавынхаа тэр барьж өгсөн гэрийг бол ер нь зарахгүй хадаглаад тэгээ тэр лагер магартай бариад ингээд бас яавал тэр өсө буйн нөршдөл. Буйн тэр чинь ээж аав буйн штэ. Одоо энэ гэр биш. Одоо энэ гэр чи би өөр амьдарч байсан шүү. Энэ гэртээ. Би бол ерөөсөө тэр Баянгөр аймгийн манай аав эмч юм байсан та. Би Баянгөр аймгийн тэр үлжсэн 4-р игээр тэгээ тэнд манайх байсан. Манай аав тэр бариад эмч байсан. Тэгээ би гэртээ төрсөн байт. Тэр одоо Өвгөрөнгө сатын залгаа хот хүртийн бариад тэгээд шаргал зуут явах замд тэнд манай аав эмч байсан. Тэгээд тэр хот хүртийн бариач одоо энэ гончиг хөдмийн зохиолч гончиг сумдууган төрсөн нутаг шүү. Тэр манай нутаг өсөд. Яг нэг бариад юм. За тийм бас зүгт тийм. Тийм байна. Одоо энэ том гэр шүү дээ. Энэ ямар сорилттой нэгдүгürt одоо энэ хүний эрэлт хэрэгцээнд тохирж байгаа шүү дээ. За энэ гэр чинь заяа. Өндөр намхан болгож барьдаг. За Европ стандартын тавилга тавихаар яг уу тавьж болдог. Давхар ор тавьж болдог. Ойлгож байгаа. Тэгээд эн чинь гэрэлтүүлгээс болоо дээрээс нь хамгийн гол нь Монгол гэр чинь дээрээс нь бороо зас ороо тэгээд хүмүүлээл ингээл хүн амтан тавдахгүй байдаг шүү дээ. Тэгтээ яг тэр тавдах гэдэг чинь тэрийг даван туулаад Монгол хүн өнөөдөр дэлхийд байгаа шүү дээ. Одооний нөхдүүд яг хөөр ерөөсөө энэ эцэг эхчүүд бид нэр багаас нь хүүхдүүдийг хит ерөөсөө ингээл нэг л тийм амьдрах чадвар вакуум дотор нэг л дөрвөл жим дотор л ерөөсөө дээр хажуугаас юу ч ямар ч одоо салхич үлээвэл бараг болохгүй юм шиг бараг энэ чинь бол өнөөдөр энэ орон сууц руу тэмүүлээд байгаа учраас ганцхан юм энэ л. Энэ Монгол одоо яагаад тэгвэл энэ Монгол гэрийг би яагаад ингэж дээрэс нь бороо ордгоо зас ордгоо өрхөө чинь одоо Монгол турхтан одоо хөдөөний малч чинь өрхөө ороо одоо бүтээгээд өглөө ингэдэг үстэй тийм ялангуяа өвлийн цагт тэгээ дулаан хондог ус тэгэнгүүт чинь одоо энэ гэр чинь дээрээс нь бороо зас ордгоо тэгэж мөрх бүтээдгүү урдаасаа цонготтой энэ зөвхөн энэ тоон гэх чинь 5-6 тийм шин санаагаар байжуулсан гэрхгүй тэгээд эн чинь одоо бас хамгаалтын талаас нь бас модон чаалга байна. Бүргэд одоо юм хаалга арч ингээд суулгаж ийн. Тэгээд цонготой байна. Гэтэл ингээд энэ чинь 25 санаагаар одоо борцон болгосон гэр шүү дээ. Ааха. Тэгээд одоо дээрээс нь ямар ч бороо цас орохгүй, өрх мөрх гэж ингээд өглөө эрт басч гүгээд авах шаарддаг байхгүй. Зөвхөний 5 дахь нэгдүгээр байгалийн одоо тэр төрөлрийн одоо тэр юу шүү дээ. Үзэгдлүүд шүү. Тэрээс хамгаалж байгаа юм байхгүй. Тийм байна. Тэгээд дотор нь ингээд амьдралаа гэж бодох чинь энэ дотор ч юм бол ингээд 5 дахьтай байна шүү дээ. Одоо чинь ингээл нэг яг үндэсний уламжлалтын одоо хаалганых нь өндөр метр 45 л байт юм л да. Тэгээд энэ чинь бол яг үхээр нэг өндөр тавилга тавьж болохгүй шүү дээ. Тэгтээ манай монголчууд бол энэ үндэсний уламжлалт одоо энэ метр 50 метр 40 45 өндөртэй хаалгатай гэрээ бол ашиглаад явж илээ. Тэгсэн байгаа. Тийм байна. За та энэ Монгол гэрийн тухай хүүхдүүдэд сургах уламжлалаа авч явах гэдэг дээр ерөөсөө бүхэл амьдралаа ухаан санаагаа зарсан байгаа чинь таны ярианаас ч бүр яг илт мэд харагдаад байна л да. Одоо энэ нүүдчин соёлын фестивал гэдэг хүн болгон мэддэг болсон. Улаанбаатар хоттой ойрхон болдог үр хүүхдүүдтэй энэ гоё соёлыг үзүүлэх гээд аав ээж нар аль хэдийн зорддог болсон. Энд нэг батламж байна. Танд өгсөн танаа багт өгсөн. Энэ батламжийн шалгуур нь ямар шалгуураар танаа багт өгсөн бэ? Яг одоо мэдээж Монгол гэртэй л холбоотой байх тийм ээ. За энэ юу гэхээр одоо би Сонгой арган дүүргийн 11-р хорны харьяат ирэх. Албасан. Тэгээ Сонгой арган дүүрэг дээр Монгол үндэсний өв соёлын бүтээлч үйлдвэрлэлийн юм үзэсгэлэн гаргаад тэгээ тэндээс шалгаруулж дүүргээс шалгаруулсан. Тэгээд дараа нь нийслэлээс шалгаруулад улсын фестивалд оролцсон. Тэр нүүлчин фестивалын шилдэг оролцогч бас нийслэлээс. Тэгээд одоо тэр батламж чинь 1 сая төгрөгийн батламжтай соёлын яамны батламж авсан тэрүүний. Монгол хүчээр хитсэн. Энэ чинь бол нийслэлийн бүх дүүргүүдийн одоо шилдэгүүд энэ чинь урлаг, соёл ганцхан мод биш шүү дээ. Ганцхан гэр биш шүү дээ. Арьс, шир, дуу, хөгжим, бүжиг, жүжиггүй тэгэл одоо арьс ширэн урлал тэр уяа, зангила, Монгол хувцасгүй ерөөсө хэвс тэр одоо нөө ширмэл ширдэг.
Тэгэл одоо манай монголчуудын л үндэсний уламжилт үйлдвэрлэлийн технологиор юу хийдэг байсан тэр бүхий л юмнуудыг ингэ шалгаруулсан тийм том наадам баггүй. Тэгээд тэр нь одоо нийслэлээс оролцсон баг. Тэгээд ингээд одоо наач нийслэл одоо нийслэлийн бүх дүүргийн засаглах суусууд оролцоод өнгөрсөн фестивалаар 8 сар тусан билсээр 100 сая шагнуулсан шүү дээ. Манай нийслэлээс оролцсон нэг 80 гаруй хүн оролцсон. Одоо нийслэл Улаанбаатарын төлөөлөл. За энийг бол нийслэлийн соёл урлагийн газар, дүүргүүдийн соёл урлагийн газар, нийслэлийн соёл урлагийн газар нийслэлийн бол зохион байгуулж өгч хүмүүсээ бэлдэж шалгаруулж оролцсон юм байна. Тэрний батламж нь энэ Улаанбаатарын батламж нөгөөх нь болохоор соёлын яамны батламж. За энэ үйлчлэмээс тул дээр соёлын яамны сайд бусад одоо бүх одоо манай үндэсний уламжлалын тэрл шалгаруулсан барьсан тэрл оролцуулсан бүхэл соёлын яам бусад улсууд л одоо ингэж 18 аймгийн одоо шилдэгүүдэд ингэж батламж олгосон. Тийм байна. Тий. За тэгээд тэр нь баярлалаа. сая төгрөгийн шагналаар байсан. Аха. За баярлалаа. Бид хоёрын ярилцах цаг энэ түрээд дуусж байна. Тэгэхээр сонсогчдоо үзэгчдээ өнөөдрийн зочин бол нийслэлийн ерөнхий боловсролын 171-р сургуулийн дизайн технологийн Монгол улсын зөвлөх багш Төмөр Ото байсан. Монгол гэртэй холбоотой хүүхдүүдэд Монгол гэрийн одоо энэ бүхий л хэсгүүдийг яаж барихыг, яаж хийхийг зааж сургаж байгаа. Одоо бүхэл амьдралаа зориулж аваа. Ийм хүнтэй ярилцлаа. Манай студид ирж ярилцсан, бидэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн танд баярлалаа. Тэгэхээр энэ нийт одоо монголчуудаа, залуучуудаа энэ босрлын бүх шатны байгууллагууд, бүх одоо энэ хүүхдийн туслангууд, тэгээ ээж аавууд, за манай Монгол улсын босрлын яам, манай Монгол улсын засгийн газар, Монгол улсын ерөнхийлөгч, Монгол үндэсний өв соёл улсын ганцхан гэр биш. Бүгдийг чинь үйлдвэрлэлийг л энэ технологийн хичээлээр бүр одоо бүхэл бүтэн одоо тэр нэг бүтэн өдөржингөөр одоо ингэ 6 цагийн хичээл оруулж нэг өдрийг ерөөсө Монгол үндэсний бүтээлч үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэл суралцах юм цаг болгож ингэж оруулах сайн байна гэсэн саналыг одоо би босрлын яамны сайттай эрх нэгдэх өдрөөс уулзах юм санал тавьчаад байгаа. Нэгдүгээрсэн сургалтын технологи өөрийнхөө сэтсэн дээр орлуулалт материал сургалтын технологиороо энийг улсын хэмжээнд түгээн дэрвүүлэх яг нь дэлгэрүүлж байгаа. Тэгтэл энийг бас сайжруулах. Хоёрдугаар энэ Монгол үндэсний өв соёл улсын сургалтын гэрийг энэ улсын хэмжээнд бүх сургуулиуд түгээн дэлгэрүүлэх. Энэ чиглэлээр бас ярих. Тэгээ энэ багшийн хөгжилтэй холбоотой энэ хүүхдийн одоо хөгжил төлөвшөлтэй холбоотойгоор бол ер нь бол өөрийнхөө одоо зохисон саналуудыг бол хүргэж бас ярилцах ийм сонирхолтой байгаа тийм хүсэлтэй илэрхийлээд байгаа. За баярлалаа. Таны хүсэлтүүд биелэх болтугай. Бидний өөрийнхөө зүрх хүүхдүүдэд хэрэгтэй ийм үйл хэрэг болохоор бүтэх байхаа. За сонсогчдоо дараагийн дугаараар эргээд уулзъя. Хөгцөнгөр радио хөтөж подкаст хөтлөгч Аймаа байлаа. Та бүхэн энэ дугаарыг Улаанбаатар хотод 82.9 долгионоор хүлээн авч сонсохоос гадна Хөгцөнгөр радио YouTube суваг Хөгцөнгөр радио пэйж хуудасаар хүлээн аваарай.